Ээлжид нэгэн арслантай, алан хятадтай, он сонирхолтой болсон бодит түүхэн явдлаа ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ Танзан улсад болсон нэгэн алан хятадны тухай ярьж өгөх болно. За энэ үед яг юу болсон бэ гэдгийг ерөнхийдөө товчхон яриад явчих. За 1932 оноос 1947 он буюу одоо нэг 15 жилийн хугацаанд яг энэ Танзан улсын нутаг дэвсгэр дээр нэг 15 тоотой нэг бүлэг арслан хүн төрлөختөн буюу хүнээр хоол хийгээд тэрүүгээр бүр гаршчихсан, мэрэгшчихсэн иймэрхүү зовлонтой он жилүүд байсан. За тухайн үед Танзан улс одоо Английн колони байсан учраас одоо аж ахуй болон янз янзын англи маягийн тийм фермийн үйл ажиллагаануудыг бол хэмжээгээр эхэлжсэн байдаг. Гэвчиг янз янзын одоо мал аж ахуйн өвчин болон бэлчээр юмнуудаас болоод ерөнхийдөө бол бас амжилтгүй болж исэн. За тэр тусмаа энэ мал аж ахуйд тохиолдсон маш том одоо вирусын гаралтай хавдар төвчнөөс болж олон мянган үхэр морь одоо гахаа шоу бол үхсэн байдаг. За ингээ Английн засаг захиргаанаас тухайн Танзанд одоо үл мэдэгдэх вирус тархсан байна гэж үзээд өөрсдийнхөө одоо аж ахуйн амьтдыг хамгаалахын тулд янз янзын эм тариа вакцин зүйлийг туршсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Бусад эрдэмтэд нь бол дарга нартай юу гэж тайлбарлаж ирсэн юм бэ гэхээр Танзан улсад байгаа энэ нүүдэлчин амьтад одоо жишээл одос өхөр тахь одоо зээр юу байдгийг ийм нүүдлээд явдаг өвсөн тижээлтэн амьтангууд одоо туурайтан амьтангууд одоо янз янзын вирусыг тээвэрлэж одоо бүс нутгаар жиг тархаад тэндээс нь одоо гэрийн тижээвэр амьтнууд одоо вирус юм уу бактери аваад ингээ үхээд байна. Тэгэхээр энэ нүүдлүүдийг болж өгвөлс арааманд нь байлгаж тоо толгойг нь багсгаж зохицуулмаар байна гэдэг тийм саналыг тавьсан. За зохицуулна гэдэг нь яа гэсэн үг хашаа ороо барьна гэсэн үг шүү. Шууд цэмцэгнээд байхгүй буудаад явчих гэсэн санаа. За ингээд Танзан улс даяар ерөнхийдөө энэ байгалийн одоо унган нутагта бэлчээрлээд явдаг туурайтай амьтдын эсрэг бол маш том аян дайныг бол өрнүүлсэн. За ингээд сум тоолол буудаад байсан маш их хэмжээний одоос өхөр тахь гэх мэт амьтдыг бол алсан. Гэтэл энэ амьтдаар одоо хоолоо хийдэг бусад махчин амьтдын гинжин хэлхээ амьдралын их үүсвэр хоолунд одоо ингээд алдагдаад эхэлж. Тухайн үе Танзан улсад байсан олон одоо зэрлэг махчин амьтан өсөглөнгөөр бас үхэж үрэгдэжсэн гэдэг тийм яриа хөөрөө бол байдаг. Гэвчиг яг энэ сайнтай муутай яг тухайн үед юу болсон бэ гэхээр бас хулгайн анчид одоо төр засгийн даалгаврыг биелүүлж явж байна гэдэг нэрний хажуугаар бас өөр зэрлэг болон ховор амьтдыг маш их хэмжээгээр устгаж наач хааш нь зарж исэн байдаг. Ерөнхийдөө ингээд нэг байгалийн экосистем тэр аяараа ингээд алдагдаад арслангийн сүрэг одоо өөрийн хоол ундаа олж идэх чадхаа бол болсон байгаа. Арслангийн сүрэг ямар өссөөд яваад дайлтай нүш янз янзын хоол унд идэх тийм аргыг сүүгжилсэн байдаг. За энэний нэг арга нь болохоор хүн барьж идэх. Тухайн үе Танзаны одоо тэр өмнөд нутаг ерөнхийдөө Танзан даяар ард иргэд ийм одоо овоохой хүү модон ч юм уу юм бургасан ийм жижигхэн овоохоонуудад ингэж амьдардаг 10-аас 15 20 30 одоо тийм овоохоонуудтай ийм жижиг омог овгууд одоо ингээд энэ тэрүүгээр ингээд мал аж ахуйгаа эрхлээд бэлчээрлээд ингээд нэлээд хол бөглөө ингээд бол амьдардаг байсан. За арслангийн сүргүүд энэ одоо омог аймагуудаас амьд хүнийг сугалж аваад одоо иддэг өөрсдийнхөө одоо идэж уусны одоо нэгэн төрлийн сүрс болгож бол ашиглаж исэн байдаг. За ингээд түүхэндээ Нижомбогийн одоо хүн идэгчдэн нэрээрээ алдарсан эдгээр 15 арслан бол 15 жилийн турш азаргалж байсан. За энэ үедээ ойролцоогоор 1500 хүнийг идэж улсан гэдэг тийм яриа хөөрөө багтсаа байгаа. За яг хав тухайн үед бүс нутгийн ард иргэд тархаа бутархаа ингээд өөрсдийнхөө амь насыг хамгаалах зэвсэг технологи муутай холбоо харилцаа муу байгаа учраас ингэж одоо энэ 15 арслан бол даам гаргасан байгаа. За энэ 15 арслангийн нэг 6-аас 7 нь бол ерөнхийдөө 90 арслан байсан. За бусд нь эрслэнгүүд жижиг сажиг зулцгууд бол явж исэн байгаа.
Гэхдээ яг арслан гэдэг амьтан ч өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоо тэндээ тэгээ хоол ундаа идээд амьдарч явах ёстой байтал яг энэ 15 арслан болвол яг нөхцөл байдалтай уялдаад тухайн үеийнхэн цаг үе нөхцөл байдлыг тохируулаад яг өөрсдийнхөө амьдрах арга эвийг бол эвтэйхэн олчихсан байсан гэж байна. За энэ жишээ нь бол ийм байгаа. Ер нь арслан гэдэг амьтны натур бол байгаль дээр шөнийн цагаар довтолгоо үлдэж өдрийн цагаар унддаг иймэрхүү програмтай байдаг. Гэтэл энэ хүн эдэштэн болчихсон энэ арслангууд бол өдрийн цагаар довтолгоо үлдэж шөнийн цагаар дандаа маневр хийжсэн. За тухайн үед жижиг сажиг юм омог аймагуд ингээд талаар ингээд тараад уулахад ой шовгоо хийсэн хаасаагүй ингээд байж байгаа. Энэ дундуур энэ арслангийн сүрэг шөнийн цагаар маневр хийхдээ 15-аас 20 км зайтай ингэж довтолгоонуудыг бол амжилттай үлдэж исэн байна. Яг хуу довтолгоонд өртсөн зарим омгууд дараагийн омогдоо мэдээлэл хүргэх хугацаа нь бол дор иж 1-2 хоног байгаа. Энэ хооронд нь шөндөө амжаад нөгөө тосгонд нь очиждаг. Гэх мэтээр ингээд тойрон аялал хийгээд хаач хизээж довтолж магадгүй байсан учраас энэ арслангуудыг отоонд оруулах, нааш чааш нь болгох, нэгдсэн зохион байгуулалтанд орох тийм ямар ч цаг зав нөөц бололцоо үлдээдэггүй байсан баг. За үүнийгээ дагаад энэ Нижомбогийн энэ хүн идэштэн арслангууд байнгын хөдөлгөөнд оршоод үүнээсээ болоод бас нэг үржил селекц өсөж өндөх тэр байгалийн боломжууд нь бас алдагдсан ба. Яг тэр тийм их өдөр шөнөгөө давхитыг арслангуудад чинь жижигхэн зурцгуудаа дагуулад явуудах тийм боломж бол хомос байгаа. Тухайн үед Нижомбогийн тэр хавь бүс нутагт янз янзын тийм арслангийн эсрэг зэвсэгт отрядууд бол бий болчихсон. Тэдний араас бол хөөцөлтөд явдаг. Тэгсэн ч яг улаан цайм таарахгүй дандаа үлдэгдэл дээр нь орж ингэж араас нь нэг өдрийн хойно ингэж яваад байсан. За тухайн үед ард түмэн бас Нижомбогийн хүн эдэштнүүдийн тухай ярихаас бас их айдаг байсан гэж яг мухар сүсэг гэсэн. Тэрний үгсэн үнэхээр Нижомбо гэж хэлэх юм бол Нижомбогийн сүнсийг дуудчихна. Сүнсээ хайгаад араас нь арслангийн сүрэг ороод ирээд овг аймгийн минь ингээ хүүс тэмтэрчнэ гэж бол маш ихээр айдаг байсан. Тухайн үед Нижомбогийн нэг жижигхэн тосхон овг аймагт амьдарч исэн хүний баталж хэлж байгаагаар бол тэдний омог бол яг цөөхөн тийм уртстай бургасан жижиг юм сараалжим юмнуудтай байсан. За тэгээд орой болоод бүгд ингээ галаа түлээд хоол ундаа идээд тэг гал унтрахаас өмнө бүгд өөр өөрсдийнхөө уртсанд гэр бүл болов гэр бүл тэр бүх хүмүүс ингээд уртсандаа ороод ингээд хаалгуудаа ингээ өргөстэй модоор ингээд хийгээд тэгээд ингээд маш хэврэг тийм модон сараалжим байшин гэхүү уртс майхан шиг юмд орчдөг байсан гэж байгаа. За тэгээд галын дүл яг тэднийг тойроод галаа тойроод тэр уртснууд овоохоо барьчихсан. За орой ундахдаа галаа манах хүн гэж байхгүй ингээд гал шөнийн цагаар унтардаг байсан гэж байна. За унтархаар зэрлэг амьтад тэднийг идэж уух гад тухайн омог аймгийг тойроод чөтгөрийн тойрог эргэлтээ хийдэг байсан гэж байна. Зөвхөн арслан гэхгүй эрвэс болон босод цөөвөрч янз янзын амьтад экосистем буюу идэж хүнс нь маш ховорцсон учраас хүнийг идэхээс аргагүй болчихсон тийм амьтад бол ирдэг байсан гэж байна. За ингээд тухайн үед тэнд яг уртсанд байсан хүний ярьж байгаагаар бол гал унтран түнэр харанхуй золгоно. Тэгээд өглөөний анхны нарны туяа орж ирэхэд бүхэн айдсаас салж инх амгалан инх тайван тогтдог. Тэгэхээр өглөө болтол тэр хар дарсан харанхуй шүн бол үхэл амьдралын жинхэнэ алаан хядааны талбар болдог байсан гэж хэлж байгаа. Тэр хүнийг жоохон байхад хажуудлынх нь уртсанд ч гэдэм үү тэрний дараагийн уртсанд ийм довтолгоонууд бол болж хүн амьтанд чарлаж чирүүлээд гарч байгаа дуу шуугүй болж байгаа тэр бүх зүйлийг өөрийнхөө чихээр сонсож
ирсэн. Өөрийнх нь ээж нь өөрийнх нь дүүгийн одоо те ямар нэгэн чимээ анир гаргахгүй тулд одоо ингээ аман дээр нь гараад байгаад ингээд бүгд одоо ингээ амьсгалахаас хүртэл айж ингэж дагжин чичирч одоо шөнийг бардаг байсан гэж одоо тухайн үед ярьдаг. За ирчүүд нь бол яг хоо жижиг сажиг жад мадар одоо те уртсан дотроос хатхан энэ төр гээд бэлдээд байж идэг байсан боловч тэгээд айгүй хэцүү байсан. За бусад уртсанд байгаа одоо хөгшин настай өвчтөе зовлонтой хүмүүс яг энэ зэрлэг амьтдын одоо энэ гороогоо хийж явах үед нь одоо янз янзаар хань айлгах, бүхшүүлэх, уйлах, ёолох иймэрхүү асуудал болох юм бол шууд одоо зэрлэг махчин амьтдыг өөр дөрөд дуудаж тэгээд тэр уртс одоо тэр дотолгоонд одоо өртөж нурж унах тэндээс одоо хүмүүс алга болдог тийм байдал үүссэн гэдэг. За тэгээ өглөө болно. Өглөө болохоор бүх хүн одоо тэгээ маш ихээр баярлаж амьд үлдсэндээ баярлдаг. За тэгээ маргааш орой болохоо дахиад нөгөө амьтд ирнэ гэдгийг бүгд мэддэг учраас тэгээд хаашаа ч явж болдоггүй иймэрхүү зовлонтой амьдралыг үдсэн байдаг. За дээрэс нь өдрийн цагаар одоо Нижомбогийн хүн идэвчнүүд бас хүн агнадаг байсан учраас өдөр шөнийн ямар ч ялгаагүй юм эвгүй эрсдэлтэй үеийг бол тухайн үед Танзаны одоо ард иргэд үүрч исэн, туулж исэн гэж ярьдаг. За тэгээ өглөө болоод ирэнгүүд яг хуу хажуу талын уртснаас уу аль уртснаас вэ хүн авсан буй яасан уу ийсэн үгээр бүгд шалгадаг. Тэгээд үзээ тэрний дараа тэд дээр алга болсон бай тэрийг хай гэд ингээд одоо тэ мөрөөр нь хөөгөө явхад одоо тухайн хүнээс одоо үлдэгдэлч гэдэг юм уу жижиг сажиг юм байдаг. Тэрийг нь одоо оршуулдаг байсан гэж одоо тухайн үед амьдарч исэн хүн бол хэлдэг. За ингээд ойролцоогоор 15 жилийн турш 1500 хүнийг бол одоо ингэж хоморглон идэж жууж амьдэрсэн энэ арслангийн сүргийг устгахаар Английн засгийн газраас одоо тусгай мэрэгэн буудагч тэр тусмаа юм зэрлэг ан амьтдыг одоо очиж хандын дардаг тийм айхтар анчин хүмүүс бол байсан. За тэд нар бол маш сайн буу зэвсэгтэй тактиктэй учраас одоо ингээд Английн одоо эзэмшилд байдаг 12 улс гэж ярьдаг баха. Одоо тийм англи школтой тийм 12 улс байдаг. Одоо Канада, Австрали, Шинэ Зеланд одоо юу гэдэг те өмнөд Африк энэ гэх иймэрхүү улсууд дундуур одоо ингэж ан гөрөө хийж явдаг те янз янзын бүс нутагт очоод янз янзын амьтадтай ингэж алалцаж хялалцаа сурчсан мэрэгжлийн анчтыг бол явуулдаг гэж. За ингээд Танзанд одоо тухайн мэрэгжлийн багийнхан 47 онд бол ирсэн. За ингээд ирээд тухайн амьд дээр янз янзын өгөө шинтер юмнуудыг хийгээд нутгийн ард түмнийг бол аюул сан холбоо харилцааг нь сайжруулад эдгээр Нижомбогийн хүн төчнүүд хаагуур хөдөлгөөн хийгээд байгааг нь бол ерөнхийдөө багцаалж чадсан ба. За ингээд хангалттай оттолтуудыг маш сайн хийсэн учраас одоо ганц нэгээр нэгдгээр арслангуудыг одоо маш сайн буугаар те том калибертэй буугаар буудаж шартуулахын шартуулж алахын алаад нэлээд сайн хүчгүй болгосон. За ингээд Нижомбогийн одоо хүн эдэштнүүд одоо хүн амьтналуу дайрах нь бол эрс багассан гэсэн ч одоо аюул занал хэдэн үргэлж байсаар байсан учраас одоо анчид бол тэдний араас мөр даран одоо ингэж машин тэрэг мотоциклтэй бол хөөсөн. За ингэж явж байгаад нийт одоо Нижомбогийн 15 арслан бол цуснажтай нь холж бүгдийг налсан алаа зогсохгүй одоо те тухайн сүргийн толгой байсан 6 одоо хэр арслангийн толгойг завчиж тэдний нүүрний маскыг бол одоо ингэж өвчиж аваад одоо ингээ англи руу авч явсан ийм түүх байдаг. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ зүйлээс болоод Английн болон Танзаны эрх хөрөгчид ерөнхийдөө нэг зүйлийг ойлгосон гэж байна. Ерөөсөө энэ одос үхэр тахь одоо энэ зээр гөрөөс юу байдгийг энэ өвсөн тижээлтэн амьтад өөрсдийнхөө жамсаар ингээд нааш чааш амьдрыг тэднийг дагаж одоо хоол ундаа иддэг те арслан болон зэрлэг махчин амьтдын эволюц гинжин хэлхээ бол ингээд явдгаараа байглаараа явж игээ хүнд одоо ямар нэгэн аюулгүйгээр хідүүлээ бол яг малажхад одоо янз янзын вакцин угаалга туулах энэ бүх зүйлүүдэд нарийн сайжруулад ингээд хамтран харилцсан ингээд хамт орших юм байна гэдэг тийм одоо ерөнхий бол ойлголттой болсон гэдэг. Тэгээд экосистем буцаж сэрэх гэж бол асар их цаг хугацаа орно. Тухайн үед одоо тийм энэ Нижомбогийн хүн эдэштэн 15 арслан шиг ийм айхтар зохион байгуулалттай
арслангууд бол маш цөөхөн. Гэхдээ хүүхэн амтнд л дайрж исэн арслангийн жижиг сажиг сүргүүд байсан. Тэднийг бүгдийг одоо боломж олцоор устгаж исэн. Гэхдээ Нижомбогийн 15 шиг ийм амар 1500 хүн эзсэн одоо тийм эвсэл бол одоо түүхэнд бол байхгүй. Цаавогийн хүн эдэжтэн 2 арслан ч ингэж их хүн алж идээгүй. Тэд нар бол ойролцоогоор 500 гэж явдаг. Гэтэл энэ дээр ч мөр 1500 буюу дэлхийд одоо рекорд тогтоосон ийм амар эдэн шууш гаргасан одоо амьтад байгаа. Тухайн үед одоо эртний бүртгэл мэдээлэл бас муу байсан учраас багцаагаар 1500 гэж яваад байгаа. Тэгэхээр бүр илүү ч байсан байх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө ийм зэрлэг амьтад бол одоо байгаль дээр зэрлэг амьтад байдгаа гэсэн үг. Одоо хэдэн сая жилийн хэдэн мянган жилийн турш хүн төрлөختөн энэ зэрлэг амьтадтай ингэж хамтарч өгөө аваатай ингэж амьдарсаар өнөөдөр хүрсэн. Тэгэхээр энэ зэрлэг амьтны өөрийн инстинкт дотор одоо хүнийг барьж иднэ гэсэн тийм байгалийн код нугасаа байж идэг. Тэгэхээр хүн тэр зэрлэг амьтандаа хөөрхөн хандаад байвал тэр өөрийг өнгөрөөнө гэсэн бас үг биш. Тэгэхээр яах вэ гэхээр хин эзгээ тарах юм бол бие биенээ бариад идчихдэг байсан байгалийн цохилдлого одоо ингээд цаашдаа үргэлжлээд явах байна. Тэгэхээр одоо манай Монголын аялагч нар тэр тусмаа амьдрал бол аялал юм аа гэдэг хамаг юм мартаа гүүгээд гараа явчих гад байдаг хүмүүс ерөнхийдөө хаана аялах чинь ямар эрсдлүүд байдаг яадаг ийдэг тэр судалгаа шинжилгээгээ сайн хийж хөдөлгөөнд ороорой гэдгийг одоо миний хийж байгаа бичлэгүүд бол байнгын анхааруулж байгаа. Амьдрал бол яг аялал гэж хэлэхэд бас хэцүү шүү. Асар их судалгаа, аюулгүй байдлыг л амьдрал гэж хэлдэг байж бас магадгүй шүү. Тийм болохоор та бүхэн маш болгоомжтой байх хэрэгтэй. Ерөнхийдөө одоо энэ Африкт арслангийн сүрэг мөргийг дагаа явж байгаа, үзэж байгаа, харж байгаа хүмүүсд нэг л шаардлага тавьдаг. Хаасайгүй машин дээр нь болон газар ч гэсэн бичээтэй ирэх. Тэрний үгээр машинаас бууж болохгүй. Машинаас буух юм бол та өөрийнхөө амнаас бүх зүйлийг өөр хариуцна. Таны амнасыг хамгаалах гэж бид нар ямар нэгэн үйлдэл хийх гэдэг тийм анхааруулгыг өгдөг. Та машинаас буусан бол та өөрөө хяналтаас гарсан гэсэн. Тентний хөөрхөн одоо гүйн ч юм уу гүйх ч юм уу ямар нэг амтан байна очоод толгойн нийлэв тэр таныг өөрчн шууд хоолоор чинь дараад барих ч юм уу. Янз янзын тийм боломжтой хувилбарууд бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол маш боломжтой байна л гэдгийг одоо энэ түүхүүд бол харуулж 1500 хүн гэдэг бол тийм баг тоовол биш. Тэгэхээр энэ одоо 15 арслан бол дэндүү бол мэрэгчсэн байсан гэж байгаа. Хүн идээд хүний махаар зооглоод тэгээд ингээд дэндүү даам гарч исэн амьдтыг одоо яа харахгүй тэгээд Английн шилдэг мэрэгэн буудагчд ирж устгаж нааш чааш нь харуулсан байгаа. За ингээ өнөөдрийн оруулсан арслантай алан хядантай түүх танд таалагдсан болвол одоо дардаг барьдаг бүх юмнуудаа дараад коммент хэсэгт нь ядаж нэг дундуур лайк дарсан тийм коммент биччихээрэй. За тэгээд ярьсан түүх маань танд таалагдсан болвол сэтгэлийн дэм кофе цайны мөнгө өгөхөөр болвол комментийн хамгийн дээр хэсэгт төрийн болон хаан банкны 2 данс байгаа. За тэр өмнө коммент бичсэн нөхдүүд бас зүгээр байгаараа. Юу гэлээ мөнгө төргөнөглөө монголчин ингээд юу шүү анхнаасаа би ийм данс манстай эхэлж байгаагүй шүү. Энэ сүүлд орж ирсэн хүмүүс агсраад байгаа баг. Анхнаасаа би нэг 130 40 бичлэгийг ямар ч тийм дансгүй өөрөө ингээд хийгээ явж исэн. Сүүлд хүмүүс таны бичлэгийг ингээд ямар ч ингээд реклам байхгүй дээрээс нь ингээд ханд тусламж байхгүй гэнгээ сонсно гэдэг надад эвгүй байна. Ядаж нэг танд кофений мөнгө одоо өчмөр байна. Та нэг дансаа тавиад өгөөч гэдэг одоо хүсэлтийг олон удаа гаргасан учраас би төрийн болон хаан банкны дансыг бол тавьсан. Манай гоё түүхүүд сувгээс сонсдог хүмүүс бол аягуулсан мэдж байгаа. Би анхны бичлэгийг хийгээл данс манс тавьчаад мөнгө хураагаад байсан юм бол байхгүй. Тэгэхээр одоо сүүлд орж ирсэн ингээд гуйлагчин түлхчин гэрнтодод байгаа агс нөхдүүд маань бас жоохон ойлгох ямар нэгэн яг ханд өгч чадахгүй байж болно. Өгөөд буу тулгачаад байгаа юм биш. Яг дардаг барьдаг юмнуудаа ядаж тэгвэл дараад яваарай. За юу тэгээд өөр одоо та бүхнээс юу хүсгүүтэй тийм ээ. За ингээ өнөөдрийн орсон гоё түүх та бүхэн таалагдсан бол дардаг барьдаг бүх юм дараарай. Тун удахгүй дараагийн гоё